гэлт төрсөн би атар хэрэн утгаа ölümün гэж боддоо онсон минэлэн утгаа би ори бишиг харилаж угаасан тунгалаг морноо ихийн сушиг сандага Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлгийг бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос бүр даа ялангуяа Монгол тауны ойролцоо одоо буудлаас миний байгаа буудлаас тийм ээ. Энэхүү нэвтрүүлгийг хийж байгаадаа тун их баяртай байна. Чухам яагаад гэвэл би яг өнөөдөр бусд нь бол дандаа албаны хүмүүсээр дандаа элчин сайдын яамдууд дээр нэвтрүүлгээ хийдэг байсан. А энэ удаа бол би зориуд Аки, олонний танил Аки. Тэгэхээр юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Аки гэж яг чиний өөрийн нэр үү? Одоо өгөгдөл нэр үү? Аки гэж миний өөрийн одоо өгөг энэ Солонгос улс орнд ирээд Аки гэдэг нэртэй болсон. А энэ манай Солонгосод монголчуудын нэр урт алтан сүх гэдэг бид нэр алтан сүх байхгүй миний. Тэгээд манай дараа захирлаад алтан сүх гэж хэлэхэд хэцүү байна. Чамаг өнөхөн Дааги гэдэг юм намайг түр намаа найзууд Монголд Дааги гэдэг байсан гэсэн чинь Ааги гэхээр нэг жоохон нэраа гэдэг чинь утгатай хөөгдөд утгатай болоод тэгээд тэр шууд зөвөр л 3 үсгээр тий Аки гэдэг нэр өгчөө гэдэг. Анхны үйлдвэрийн захирал үйлдвэрийн хамт олон манад өгсөн нэр байхгүй Аки гэж. Яг үнтэй адилхан би бас нөгөө Алиса гэж нэрээр
одоо ингээ олон оронд яваад байхаар миний нэр бас маш их урт. Мөнх цэцэг гэхэр чинь тий. Айгүй урт. Тийм учраас Алиса гэдэг нэрээрээ нэрлээд ингээ явдаг. Яг түнтэй л ижил юм байна тийм ээ. За тэгэхээр эрхэм үзэгчдээ өнөөдрийн хувьд бол маш сонин одоо зочинтойгоо бүр би одоо 2025 оны 12 сарын 30-нд нөгөө хашийн явуулган дээр Камертоны явуулган дээр бол хинтээ Акида урилга өгсөн байгаа тийм ээ. Ингээд хоёлаа нэг сайхан одоо хэлийн чанд сууж байгаа монголчуудынхаа тухай бас өөрийнхөө тухай ер нь хүний хүн чанар гэж ямар байдгийг хүн чанартай байхын тулд яах ёстой гэдэг дээр ингээд одоо бүр ингээд сэдв болгоо ярих гэж бодсон байхгүй. Энийг зөвшөөрөх үү? Зөвшөөрнө. За тэгэхээр би хамгийн түрүүнд юуг ингэж хэлэх гэж байгаа юм гэхээр Акигийн мэдээж би өөрийнхөө зочныг урьж байгаа учраас зочноос судлах ёстой. Тийм учраас за ямар ч үсэн энэ хүн маш ийм цагаан сэтгэлтэй хүн байна гэдгийг би анзаарсан байгаа. Чухам яагаад гэвэл ингээд одоо хинт ч байсан ажил болоод өгдөг. Хинт ч гэсэн ингээд зовоод шаналаад явж байгаа. Би энэ муу байгаа. Имлэгт хэрэг одоо нааша цаашаа ингээд яваал ингээд ингэж байгаа болгонд туслаад байгаа юм шиг харагдаад байдаг аахгүй юу. Тэгэхээр лайв болгоно нь яг иймэрхүү байдаг. Яг цагийн юм цагтаа байдаг учраас энэ нь бол та бүхэнд ч гэсэн одоо маш сонин өөрөө одоо энэ хүнд бахархал төрдөг байх гэж би бодож байна. Энэ талаар хоёлаа ярих уу? Энэ удаагийн дугаараар күнзийн сургаалыг тайлбарлах болно. 2500 жилийн өмнө күнзгийн хүний үлдээж өгсөн сургаал. Дорны философийн гол баг нь болж Хятад, Япон, Солонгос цаашлаад Монголд хүртэл асар том нөлөө үзүүлсэн байдаг. Жишээ нь бидний сайн мэдих бие засаад, гэрээ засаад, төрөөс гэдэг зөв зөвч үүслийн судлах юм бол күнзэс гаралтай. Күнз нь нийтийн доотлын өмнөх 552 он төрж 74 наслсан. Тухайн дундаж насалд 30 орчим байсан гэхэд нэлээд урт наслсан байх нь. Зарим их сурвалжуудад күнз 2 м 16 см өндөртэй хүн байсан ч гэж бичигдсэн байдаг юм байлээ. За күнз бол дэлхийд дахин асар том нөлөө үзүүлсэн гэж түрүүн хэлсэн. Күнз бол Four Sages буюу дөрвөн мэргэн гэж шилэгддэг мархын аргуус эцэн дөрвөн хүний нэг. Эдгээр хүмүүс бол Будда, Христ, Сократ, тэгээд мөн мэдээж күнз. Күнзийн сургаал бол зөв амьдрах замчлалыг заасан эрдэм. Уг замыг сүрлэгээ зөв мөрдөхийн тулд хүнд үргэлж баримтлах ёстой 5 мөн чанар байдаг гэж күнз тайлсан. Эдгээр 5 мөн чанар нь Ren буюу ээл, Yi буюу шудраг зан, Li буюу ёс зүй, Zi буюу цэц, Shin буюу үнэнч байдал. Ren бол хүнээрээ байх сайнны туйл. Өөрийн амьдрах утга учраа ухамсарлаж, өөрийгөө хайрлах. Өөрийн эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, цаашлаад илүү өргөн хүрээний хүмүүсийг хайрлах тухай юм. Баярлахад нь хамт баярлаж, уурлахад нь хамт уурлах. Гэхдээ зүгээр нь сэтгэлүүдэл бус, өөрт хатуу, бусдад зөөлөн, шудраг ёсны тогтсон инэрэнгүү сэтгэлээр хандхан чухал. Yi бол хүний амьдралын зөв замлалын тухай. Yiг үл мэдхнийг нь замаас хазааж буруу замаар ордог. Зөв замаар зөв алхахын тулд өөрийн ашиг сонирхлоо хойш тавьж бусдын төлөө зүтгэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Ren бол бусдад чиглэх сэтгэл бол. Yi бол өөр доторх чимээгүй зарчим. Эсвэл тухайн зарчмыг мөрдөх тогтун сэтгэлийн шин чанар юм. Li бол ёс зүй. Хүндлийн талаар. Эзэн их болон ахмад настуудад ёс зүйтэй хандах. Өөрт даруухан, бусдад хүндэтгэлтэй хандах. Li болон Ren нягт уялдаатай. Бусдыг хүндлэх үедээ бусдыг хайрлах чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Шин бол сэтгэл, үг болон үйлдэл нэгдсэн цагт илрэх худлаагүй итгэл юм. Нэгэнт алдсан итгэлийг дахиж олох шиг бэрх зүйл энэ ороод үгүй. Yi буюу зөв замлаар энэ нийгэмд амьдрья гэвч хэний ч итгэлийг олоогүй бол зөв юм. Итгэл бол бүхний үндэс бөгөөд бүхний мөн чанар юм. Ингээд бусдад хандах сэтгэл болон өөрт хандах сэтгэл нэгдсэн цагт хүний сэтгэл сайнны төлд хүрэх ажээ. Харагдсан заримдаа зүйл хүлээж байгаараа утгахгүй хайртай бүх
бүхэндээ очно Нэслэгээ хүлээнгээ би бүхнийг хэрэгцүүлэн амьдралаа босгох гэж бүгдийн зэрэгцүүлэн хүссэндээ би хүний нутгийг зорьсонгүй их орондоо үлдээж гэж хэлж намайг хорьсонгүй баян айлын бацаан байсан бол гэж хаяа бодох шиг зүтгэл нэмэргүй гэж амьдралаа дуу жижиг шиг хинт чирэггүй соцгүй юм баярын бичиг шиг энэ л нэг бүтээлсэн өрөөсөө жижиг шиг нуудаг начиг залуус хитэн 10,000 гараа нэгдээ дэм бол нүгэж нэг л зангаараа өдрөөс өдөрт ажиллах чадвар уулан ихээр буураад л хайртай бүхрээ санахта харуусаар сэтгэл хураа зовжоолсон мөнгөнийхөө үнцийн нэг мэдэж байгаа залуус сайхан ирээдүй хүлээн итгэж байгаа хатныхын нэг л өдөр ирээд ажиллаа бидэн шиг өндөр хөгжилтөө улс болоо тэдэн шиг Ашбайсан их орон зүрхэн Харагддаг заримдаа зүудэн Хүлээж байгаараа утгахгүй Хайртай бүхэндээ очно нар хордоно их орондоо байхад амьдрал улам хордоно хэзээ ч өрн би нутгаа голоод яваагүй хангалттай цалин их орондоо би аваагүй харагдах хүний нутаг гарч хийсэн бодлохоор залуусаа цалин гарan дэмжүүл анхны өдрөөс цалиндаа сэтгэл мэднийсэн дахид зоохгүй гэж л зоочсон хитигээ би өөрсдөө хамтан хураасан эрүүл мэндийн залуунаас андис дураасан гэртээ хүлээж суугаа их нутагаас хол байгаа бүгдээ зориулын дуугаа Ашбайсан их орон зүрхэн Харагддаг заримдаа зүудэн Хүлээж байгаараа утгахгүй Хайртай бүхэндээ очно Санжилбай Хүслээр болдог бол яг одоо ч очмоор байна Хүүгийн минь өрөөсөн байдаг Хүний нутагт хань болдог Хайртай чиний үнэртэй замд Энэ хорвоо дээр цолгоо Ашбайсан их орон зүрхэн Харагддаг заримдаа зүудэн Хүлээж байгаараа Хайртай бүхэндээ очно Тасалхан зомтон хийж мэдэхгүй Хэзээ би их орондоо очоо хэлж мэдэхгүй Гэр бүлийн хайрыг мэдрээгүй хэр утсан бол Хичнээн зүрх хүний нутаг дахиж сэргүй утсан бол Өрх гэрээ авч яваа залуусаа мандуулъя Өдөр сэтгэлдэн гэрэл түгэж багтан дуулъя Их орон гэр бүлийнхээ тачимээгүй баатар Энэ бол өнөө цагийн чиний залуусын намтар Монгол улсын хаан эдийн засаг ар хэрэг бүгдийг нь нуруундаа үүсч яваа. Энх цагийн жинхэнэ баатуудаа зориуллаа. Эй! Ар Монголын алдрал авч хакийн орд лав хийгээгүй байгаад ажил амьдрал гээд завгүй л байгаад яваад байна манайхаа.
За тэгээ. За та түрүүлээс цай үлсэн аян гэдэг. За хүмүүс тусалдаг, дээрээс нь ажил төрөл зөвлөлөх ч юм уу. Бүр зориудын аян юм уу? Аян Явд юм уу? Бүр зориуд юм л юу. Яг би одоо ингээд энд Солонгост төрөөс нэг Аки гэдэг нэртэй Солонгосудаас авсан нэртэй тийм. За тэгээд ерөнхийдөө яагаад энэ Аки гэж хүн лайв хийж хэлсэн? Яагаад энэ Солонгост байдаг монголчууд намайг одоо ингээд бас олон хүмүүс таньдаг болсон байна те. Энэ чинь зүгээр нэг энэ хүмүүс ингээд Аки гэдэг энд одоо таньдаг болоогүй шүү дээ. Ерөнхийдөө яагаад энэ лайв хийх болоогүй тэр чинь энэ ус чинь хүн маш их ганцаард нь ерөнхийдөө ганцаардлаас болбард. Хүний Маш их ганцаардан сэтгэл санаагаар унаан те. Үнэхээр хэцүү зүйлүүдийг ингээл үйлдвэрт ажиллана өрөөгийн дөрөвжин кантинар дотор өрөөнд дотор та хаашаа ингээл ганцаардаал. Үнэхээр хэцүү өдрүүд айгүй олон байдаг байсан. Байсан учраас тэгээд ер нь яг энэ Солонгосын нүүдэлчин монголчуудын групп дээр нэг өдөр лайв юмэр санагдаал. Тэгээд ч болтгоо өөрийгөө ганцаардлаас тайлмаар те санагдаад. Тэгээд анх яг лайв хэлүүлсэн. За тэгээд лайв хийснээс хойш би чинь янз бүрийн одоо тэгэл яг бодит амьдралаа ярина заримдаа сэтгэл санаагаар хямрах үедээ жоохон уянгийн ч юм уу янз байна тэгэл бичлүүд ер нь яг нэг олон жил одоо 19 оноос хойш үзсэн хүмүүс мэдж байгаа л да. Нүл ч юм уу групптэй Солонгос групп төр лайв гэсэн. Тэгэж явсараа яг ер нь тэгээд зүйлдээ би нэг жижиг гуанчууд порлооны үйлдвэрт ажилладаг гэсэн байхгүй. Тэг гардоорх материалаа ашиглаад ер нь яагаад юм зүгээр одоо ингээд те нэг юм эмоорсон байдалтай лайв ингээд хийгээл яснаас хөгжилтэй гоё яагаад лайвыг юм гоё жоохон энтертайнмент гоё бүжгэлж ярьдаг шүү дээ энтертайнмент байдлаар хийж болохгүй гэж сэтгэхэд тэгээд гардоорх материалын порлооноор янз бүрийн үндэсний дээл хувцс тэгэл хийгээл хэлсэн. Эхлээд бол яг хүмүүс би нэг зүгээр нэг тухайн үедээ зүгээр нэг юм хурдын дуун дээр те ээж нутгуусаа хурдын их орон гээл дуу муу нэг дөрдөө ороод те санагалцсан. Тэр дуун дээр лайв хийжсэн хүмүүс би нэг юм арзгаар порлооныг ингээ хайчлаад үс шиг юм парик маягийн юм зүүчил порлооны хэнийг хурдын дуу чинь дөрөөд байгаа байхгүй юу гэл. Тэгээ бичлэг хийжсэн. За комментоос би анх нэг юу авсан байхгүй санаа. Комментэн дээр Акичи над үс гизэг хийгээд ингээ янз бүрийн юм хийгээд байгаагаа өшөө гой хөгжүүлээд наагураа чи над гоё ингээд Монгол дээл хувцсыг үлээстэй айгүй гоё юм байна даа гэл. Тэгээд би яагаад дээл хийж болохгүй гэж тий порлооноор. Тэгээд би тэр порлоонуудын порлооноор нааж ийсгээд ажлынхаа 5 өдөр манай ажлын 6 өдөртэй байхгүй. Тэгээд ажлынхаа ажиллаж явах хугацаанд жоохон порлоон нууцаар ингээд зөөж контейнертаа аваад цуглуулж байгаа цав мав цуглуулж байгаа. Тэгээд хагас өдөр ажиллаад харангуудаа нэг юм дээдэг ус. Бүтээл одоо нэг Монгол дээл Монгол имэйл Тэгэл тэр чинь нэг яг эх орноосоо хол байгаа монголчуудад тэр төсмө харуулъя гэж бодсон байхгүй. Над шиг ганцаардж байгаа маш мянган олон монголчууд байгаа шүү дээ эрэгтэй эмэгтэй гэлтгүй. Тэгээ бүгдөө манайхаа бити ганцаардаараа бити юугаар тий зориг хүч өгөхгүй тий зориг хүч өгөхгүй би өөрөө нөгөө зоригжоод байгаа болохоор би тэндээс хайр аваад байна шүү дээ. Тэгээ бид нөгөө үндэсний дээл хувцас хийсэн зүйлээрээ өмсөж тэгэл бас ингээд дэлгүүрээс те ингээд магцаах аваад худалдаж аваад ингээд сүйдээ цай маа чанаал яг л Монголдоо байгаа юм шиг ингээд үзүүлбэртэй ингээд лавуудыг айгүй хийдэг байсан байхгүй. Игдмийн эзэмшин давтаж өөрийн болох нь хичнээн гайхалтай байлээ. Холын замаас нөхөд ирж хамтдаа хөгжих нь хичнээн хөвгөлтэй байлээ. Бусдад үл зөвшөөрөгдөвч бусдыг үзэн ядалгүй урдх ажилла хийдэг хүн хичнээн хүндэт билээ. Энэхүү ишлэл нь Күнзийн сургаалын хамгийн ихэнд бичигдсэн ишлэл бөгөөд түүний сургаалыг хэрэгжүүлэх гол зарчмыг өгүүлсэн харагддаг. Нэгт ширээн дээр хоосон онол бус давтаж үлдэж суралцах тухай. Хоёрт эрдмийн ганцаараа бусадтай суралцаж хамтдаа хөгжих тухай. Гуравт бууж өглөө зарчимч байж зорьсон зүйлдээ үнж байх тухай гэж тайлж олно. Күнзийн сургаалд амжилтанд талаарх тодорхой ишлэл байдаггүй. Энэ тухайн амжилттай эсвэл зорилготой хүрсэн хэсэг нь тийм ч чухал биш бөгөөд хамгийн гол нь тухайн хүний өдөр тутмын амьдрал нь чухал гэж Күнзэд үздэг. Хүн үнэхээр өөрөө зөв байж чадсан уу гэдэг нь л чухал гэсэн үг. Күнзийн сургаалд хоёр үг дахин давтагтан бичсэн байдаг. Жунзи болон Шоурян. Жунзийн эрдэм мэдлэгтэй, боловсралтай, болсон хүнийг хэлдэг бол Шоурян нь ердийн бөгөөд ёс зүйн, ёс суртахуунгүй хүнийг хэлдэг. Тэгэл тэрүүгээр хүмүүс чинь айгүй их өстой гоё үндэсний одоо Солонгос байгаа монголчууд тэр тусмаа Солонгос болон Америк, Австрали наач бас дэлхийн яах өнцөг улам бүрээс хүмүүс үздэг юм байл л нэг үзсэн. Тэр хүмүүст их гоё санагддаг байсан баг. Гэхдээ би бас бодож байна л да ганцаардлын улмаас энэ сэтэл төрлөө гэ тэ.
Тэгээ би хүний нутагт байгаа монголчуудаа би бас 2009 оноос хойш ингээд хөлийн чанд суугаа монголчууд дээрээ эхлээд монгол бахархал нэвтрүүлгээ хийдэг байлаа. Тэгээд 2018 оноос хойш би харах өнцөг нэвтрүүлгээ бүр оюуны өмчөөр баталгаажуулаад ингээд авсан нэвтрүүлэг мэн байхгүй юу? Тэгээ эндээс би юуг боддгийн гэхээр би заримдаа ингээд зөндөө удахаараа удна гэдэг чинь би контентээ хийгээд явна штэ. Тэгэхээр хаяа ингээл ганцаардаа заримдаа ингээ алхаж явахдаа ингээ ганцаараа ингээ гүйжиг ингээ хаяа байдаг. Нэг ямиг би маш их бахархалтай хэлмээр санагддаг байхгүй юу. Чухам юу гэхээр одоо хөлийн чандад суугаа монголчууд минь хамгийн зоригтой, хамгийн хүчтэй, хамгийн агуу хүмүүс гэж боддог байхгүй. Яагаад гэвэл тэд нэр эх орн руугаа тэр их хөрөнгө оруулалтыг бий болгож байна. Дээр нэмээд тэр эх орондоо байгаа маш олон хүмүүсийг сургуультай, соёлтой, ажилтай, төрөлтэй, амьдралтай, орон байртай болгож байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр хөлийн чандад суугаа монголчууд минь агуу байхын аргагүй байхгүй юу. Тэгэхээр энэ одоо хоёлаа чухам юу гэхээр энэ олон жилийн хугацаанд хичнээн одоо найзтай болчихоо. Хичнээн ингээд хүн чанарыг танихаар болчихоо. За найз нөхөдийн хувьд хүн чанар. За Солонгос дээрээ ер нь яг надад яг тэр найз гэдэг яг ингээд яг намайг ядарсан үед ч юм уу, яг хэцүү үед ч юм уу. Угаасаа тэр чинь л найз шүү дээ. Надад туслах найз бол яг одоо Солонгост одоо байхгүй. Яг үндэ. Зүгээр бидэж нэг өөр одоо тэ найз нөхд байж та одоо нэг найз одоо илүү яг янз бүрийн одоо яриад хөөрөө суугаад сонин сайхныг өнгөрөөд ярих найз нар. Яг ихэд яг ингээд яг зүгээр ингээд таны ярьдаг шиг одоо яг тийм журмаар тэ. Тэрээс яг ингээд яг ядарсан үед ч юм яг хэцүү үед одоо ингээд яг найз нар үнэхээр яг юм байна гэдэг тэр үед бол надад үнэхээр тийм найз Солонгост бол байхгүй. Тэгэхээр яг нэг юм анзаарсан. Яг зөв би энд байгаа зарим одоо найз гэдэг явж байгаа хүмүүстэй энд ирээд яг танилцсан залуучууд байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бол мэдээж тустай бүгдөө хүний нутагт ажил амьдралын төлөө ирсэн те. Бүгдөө адилхан ингээд ядраал арбаар ажиллагаал явж байгаа хүмүүс. Тэр хүмүүсийг бол би найз гэдэг чи одоо тий найзаа андаа гэж одоо тэр хүмүүстэй найзуудаа танилцсан зөндөө байгаа шүү дээ. Тэгээ мэдээж тэр найзуудтайгаа бол найзуудаа миний найзууд. Гэхдээ яг намайг түрүүний хэлсэн чинь бүр яйда гэсэн үед бол яг би итгэх тийм хүн бол байхгүй. Яйда гэсэн одоо нууцгүй бол яйда гэсэн одоо үе ер нь яг хэдийн үед байд юм бэ? Сарын дунд, сарын эхэнд, сарын сүүлчээр гэдэг ингээд одоо ажиллаж байгаа нөхцөл гээд энийг яаж тодорхойлох вэ? За одоо сарын жишээ нь эхэнд цалин өгдөгөө, сарын сүүлд өгдөгөө тэр үед чинь бас мөнгөгүй болох гэл ингээд зөндөө юм байгаа. Би нөгөө өөрөө мэдчихэж байгаа болохоор би хүнээс яг ингээд тулсан одоо яг тийм үед гэдэг эхэнд нэг хүнд итгээд те. За тэр хүн л надад тус болох бах та гэсэн надад яг тэгж би тэрээс ч тийм яг миний яг жинхэнэ надад итгэхт одоо надад туслах тийм найз байхгүй болохоор би энийг бол яг хүнээс ямар нэгэн зүйл бол хүсэж чаддаг үгдгийг үзег өгөх юм уу мэдгүй. Зүгээр би нэг юм харсан. Солонгост дээдэг монголчуудыг энд ирээд айгуу тийм Солонгост утсан монголчууд өөр ярьдаг шүү дээ. Тэгэхээр жоох ингээ би яг ерөнхийдөө зарим хүмүүс л тэрхээ солонгосч гэдэг юм удахаад те. Гэхдээ чи хүн болгон бол адилгүй шүү дээ. Тэгээд тодорсон сайн хүн байна, муу хүн байна. Янз бүрийн үс тодлол хүмүүс байгаа. Тэгээд энэ дундаас ингээ хүмүүсийг ерөнхийдөө анзаарсад яг хүний нутагт ирэхээр хүний нутагт бол монголчууд болно те. Би нэг одоо энэ тийш багууд энэ чи ямар амар амьдтай байдаг. Энд ирээд би зөндөө үйлдвэр дээрэж би харж байсан те. Энд одоо монголчууд одоо жишээл хоорондоо ингээд ямар нэгэн байдлаар нэг манай үйлдвэр дээр ихэд нэг гэж байгаа байхгүй. Одоо жишээл би сүүл манай үйлдвэр дээр одоо 2-3 монголчууд хамгийн сүүлд бас 2-3 монголчууд коронавигийн үеэр манайд ажил дөрж байгаа байхгүй. Тэгээ тэндээс хүртэл ингээд анзаараад харж байхад яг ингээд Вьетнамуудыг ингээд эхлээд би ажиллаж Вьетнам, Мьянмар гэдэг гадаадууд байгаа шүү дээ. Эдгээр чинь хоорондоо нэг нь ингээд янз бүрийн хүнтэй ингээд муудалцах юм уу. Тэгэхэд бүгдөө шавж ирээд нэгийгээ бүр зөвчөө буруучаа амар хамгаалаад амьдтай. Тэгээ би эдгээр чи ямар амьдтай яг тэрийг бол ингэж
олж харж байгаа байхгүй. Айгүй амин нэгтэй юм. Тэгээ манайхан ч юм болохоор энэ дээр нэг тийм яг амин нэгтэй юм уу гэхээр хүний нутгаас яг тийм юм зүйл олж харагдахгүй байгаа залууд байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг бол таашгүй. Яг гэвэл тухайн хүний гутлыг би өмсөөгүй, чи өмсөөгүй. Тэр хүн чи хоёрын гутлыг өмсөд яваагүй. Тэгэхээр ямар амьдрал донд яагаад явж байгааг бид мэдэхгүй тийм ээ. Яг хөө тухайн цагта одоо найз нөх танил тэгээд ингээд би үндэ ийм нэгшдэг тийм ийм нөхцөл байх бах. Гэлээ гэхдээ бид нэр хүний нутагт тэрэндээ тэгсэнгүүгээд гомдоод ах хэрэггүй юм шиг байгаа юм тийм үү? Энийг юу гэж бодож байна? Ер нь гомдоод яах юм? Хүн өөрийнхөө амьдралаараа л явж байгаа. Гэхдээ чиний энэ их юм тань мэдхүйг өгч байгаа. Чиний энэ их тус, энэ хүн чанар бий болгож байгаа юмн дээр чинь бол үйл дээр чинь хүмүүс харж л байгаа. Тэ? За яг үнэхээр нэг эморсон үед бол за кемен тэгчжээ, ингэчжээ ганцаардсан байх гэд одоо бүр ойлгодог болсон байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм. За одоо яг ерөөхдөө би тэрлэж хүн жоохон наашаа чанар тийм. Тэр камеранд бас орох хэрэгтэй шүү дээ тийм. Халуун байгаа болохоор бүр айгүй халуун. Зүгээр одоо яа гэхгүй. Хүний нутаг бол хүний нутаг шүү дээ. Хүний нутаг бол хүний нутаг нөгөө дагаал явъя л да. Тийм. Ягаад одоо хүмүүс чанараа уландаа гээд зарим монголчууд ийм байна гэхээр би зөв бодтой харсан зүйл. Би шил бол одоо өөр дөр жишээ авъя л да тий. Одоо Солонгос нэг би чи үйлдвэрээсээ гараад тэгээд ажил хайгаад явж байгаа хугацаанд Солонгосын нүүдэлч монголчууд юм групп бүрээс ингээд бид нар нэг бол MJL группээс ч юм уу те одоогоос ингээд 5 6 жилийн өмнөх юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд зарууд ингээд явж байна. Зараар холбогдоод нэг монгол хүнтэй ч ингээд холбогдсон шүү дээ. Тийм юм үйлдвэр ажил байна. За гуанчууд тэр нэг юуны модны үйлдвэр гэдэг цех үйлдвэр гэсэн нэг зүртээ том анх ярьжсэн үйлдвэр шиг санаад авсан. Яг жижигний цех юм байл л да. 20 15 20 хүний бүрэлдэхүүнтэй. Солонгос монголууд Вьетнамын баг яг нийлсэн 20 гаруй хүмүүс ч юм уу. За тэр дунд очиход нэг монгол ах уу байгаа байхгүй. Тэр ингээд ирж очдөг. Ер нь солонгос жоохон удацсан байраа. Өөрөө бол ирж очдөг гэж ярьдгийг. Ярьж яасан танилцсан. Тэгээд би тэн дээрс юу асуу тэнд байгаа монголчууд ингээ 2 3 монголчууд намайг очоод ингээ байсан те. Тэгээд ингэж байгаа байхгүй. За ахыг сэрэхгүй бол хорхроо томлоо да. Яриа ороод шүү. TV. Ах. Та түр яаж яах вэ? Гадаа байж байгаа. Тэгэхгүй нэг тий. Тэгвэл хурхирч юм болохгүй. Энд нэг бас нэвтрүүлгийн за яах вэ? Хоёулаа тайлбарлалч л да. Нэг миний нэвтрүүлэгт орох бас академийн ирсэн нэг хүн байгаа юм л да. Тэгсэн чинь унтсан чинь. Хурхирч юм тэгээ. Аха. Тэгвэл за гарч зүгээр хajаа. Тий. Дуудчих. Яг өршөөгөөрэй тийм ээ яах вэ зүгээр би тэрэн дээр монтаж юм хийчих шүү дээ цэвэрлэгээ хийчих шүү дээ тий за цааш нь болгож байгаа за хөнгөд за ингээд ихчээл ингээд битэр одоо их юм ингээд буудалд ингээд за тэнд ингээд үндсэн ингээд камерман ингээд тавигдсан байна те за ингээд би өөрөө камерыг ингээд нэргүүлээд ингээд лайвж байгаа шүү манайха. Ойлгоорой гэж юу? Яг би бол өөрөө эвлүүлээд янз бүр болчихно л доо. Тэр нь санаа зовох юм байхгүй. Тэгэхээр өөр ах ядарсан тогтоо. Тэгэхээр хоёлаа ерөөсөө би энэ удаа бол нөгөө миний ерөөсөө зүрхмэн цагаан хүн юм байгаа юм шүү дээ. Тэгээд яг амьдралд ерөөсөө сайнтай муутай юм байгаа. Гэлэг ихтэй хэдүүлээ сайн талыг хараад байвал бас юм байгаа шүү. Муу талыг хараад байвал бас муу юм гарч л таарна. Амьдрал чинь нөгөө өгөө аваадагийн орчин шүү дээ тий. Тэгэхээр тэр талаас хоёлаа яг хүн мөн чанар гэдэг дээр л хоёлаа яриад байна шүү дээ тий. За тэгээд за саний юуг одоо яриагаад дуусчих. Тэгээд ямар ч байсан яг би тэнд очиод монголчуудыг энэ камертайгаа харьцаж тэр юу биш. Дараа нь нэвтрүүлэг бол чи болохоор нөгөө лайвтайгаа харьцаад байна шүү дээ. Тийм. За тэгээд би тэр үйлдвэрт тийм 6 жилийн өмнө очиж ажиллахаар очиж байгаа байхгүй. Тэгээд тэнд очиод ажиллаж байхад ерөөдөө ингэдэг юм байна.
би нэг жоохон одоо тэнцэн болохоор ингээд дөнгөж хэлгүй би чинь бас ирээд ч удаагүй байсан. Гэтэ бас нэг жоохон солонгосоор бас нэг аата наана цаанаа бас ингээд ойлголцдог болсон. Баггүй юу. Тэрийг тэр байгаа одоо нэг 3 монгол байсан байхгүй юу. Нэг ах нь болохоор толгойлогч маягийн байдалтай нэг хүн бас ачдаг те ирж ажилладаг тэр үйлдвэртээ байнга оруулдаг байрдаг 3 сар ирсэн хүмүүсийг оруулна өөрөө ч бас ирж ажилладаг нэг тийм нөхөр байсан байгаа. Тэгэд яг гэхдээ хэлгүй. Яг ерхий ингээд юмар ойлголцоод тататан гоорч ойлгосон. Нэг жоохон гомдол ярих гэдэг нөө. Хэлдэг үнэ. Би харин таны хэлээс хүний мэс чанарыг ярих гэдэг би тэрийг ярих гэдэг байхгүй юу. Энд дээр би мэс чанар та түрүүн асуусан дээр хүний мэс чанар юун дээр би тавигдсан байв. Тэгэхээр өнөөдөр Монгол хүний нутагт тэр үйлдвэрт би юугаач мэдгүй хүн ирж байгаа. Тэр хүн болохоор одоо тэр 3 монгол залуу намайг ихэд өчнөө одоо эдэн сар ажилтсан те. Тэгээд тэр ах болохоор байнгын тэр үйлдвэрт ажилтдаг. Монголчуудыг 3 сараас яг захирлын жишээлбэл тэр Бата гэдэг ч юм уу нөхөр би нэрийг хэлэхгүй зүгээр Батаг хэлж л та те. Бата чи одоо монгол хүн байвал авидрээ зар тавьж мөхөн олоод өгөхөд тэр хүний зараар ингээд хүмүүс очдөг байхгүй. Тэгээд очижсэн. Тэгээ би яг хөө эхлээд ороо за энэ кантинад амьдрах юм байна. Ингэж өдрийн хоолоороо хоол ингэн нэгэд. За яг хөө тэгээд намайг ажил эхэллээ. Бид 3 залуутай танилцаа те. Ажил эхэллээ. Ажлаа хийгээд эхний өдрүүдэд ингээ би чинь дагалдан маягаар ажиллаж байгаа шүү дээ. Явцтай ажиллах хүн сурнаа да. Тийм шүү дээ. Би залуу хүн байна. Чинь яаж хийдгийг бүгдийг би чинь тэгээд дээрээс нь жоохон солонгос хэл аатаа учраас тэгээд солонгос нэг үйлдвэрийн дарагтаа би ойлгоцож байгаа байхгүй яаж хийгүү. Солонгосууд нүдэг хүнийг нэг өдөр хараад 2 өдөр хараад 7 хоног хараад яаж энэ хүн ажилдгийг гэдгийг хараад зүгээр шууд уншдаг байхгүй. За энэ хүнийг яг ямар мессен дээр тавих вэ? Эхлээд намайг зүгээр нэг цэвэрлэгээний ч юм уу яг анх ороход хамгийн одоо тэр мод чулуу зөөдөг, ачлаган дээр хуваарлагдсан байсан чинь шалгалт гэсэн. Ачдаг те машин одоо бэлэн болцсон матрас одоо нэг үйлдвэр байхгүй юу? Матрас гэж одоо тэр бөөдөнгийн үйлдвэр. Мод тэгээд тэрэн дээр би ачлаг машин дээр ингээд ачлаг машин дээр тиймэрхүү юм дээр хуваарлагдсан байж байгаа. Сүүлдээ нэг дарга нь чи ороод ишээ юун дээр бууддаг одоо яг нэг араам зангиддаг одоо тэр үед бид чинь тэр янз бүрийн буудан хийдэг байгаа үйлдвэр байхгүй. Тэрний нэг одоо нэг налуу одоо буудангийн одоо нэг ямар буудаг юм бэ? За нэг ямар хэлж байсан буудан. Аа. Ямар ч юм налууртай тэр нэг юм буудан баггүй тийм их гой буудангаар гардаг байсан. Тэгээд тийм буудан араамын ингээд мотор ингээд зангидж шийдэг юм байна л да. Тэгээд би яг тэрийг ингээд надад зааж өгөөд эхний 1-2 өдөр ингээд зааж өгөөд би яг хийснийхэн дагуу тав хийгээд тэгээд зүуд надаас өмнө ажиллажсэн нэг Монгол тэгээд нэг Вьетнамын залуу ажиллаж байсан. Тэднээс би хурдаараа илүү болоо явж байгаа байхгүй хурдан гаргаад үнэ. Тэгээд ирсэн. Тэгээд сүүлдээ нөгөө дарга нь аки гээгүүгээд ирэхээр нөгөө тэнд байсан урд нь удаан ажилласан ах чинь ууралж эхэлж байна. Тэгээд айс над мэдчихэж байгаа байхгүй юу? Ер нь ажил болгох гэж байна гэдэг. Тэгэнгүүтээ тэгээд яг зүгээр яагаад өнөөдөр би бол тийм зүгээр өөрөө ингээл өөрөөр ажиллаж байгаа л тэр мессен дээр намайг томлж штэ тийм үстэй. Тэгээд сүүлдээ би гараад юм ачхаа болцсон. Яагаад тэр би дарга намайг угаасаа чи энэ дээр ерөөсө шууд нэг гигийн одоо тэр нэг яг юуны хэсэг дээр ингээ байж хийгээ те. Яг энэ хэсэг дээр л бай. Чи энэ дээр ингээ бүр наваад энэ тэгээд шингээч байгаа байхгүй. Чи энэ дээр байгаад хурдан нэг ажиллаж гарч ийн гээд араам загддаг хэсэг байхгүй тэр. Тэгээд тэн дээрээс ашлан дээр монголчууд ч юм уу манай тэр нөгөө ах уу өдөр чи ашлан дээр гараад идэг. Шинэ ирсэн хүн ирээд удаачгүй 7 чоног үйж шууд нэг бүр арай месс дахиад явахаар тэрэн дээр атаарах тийм үү. Нэг тиймэрхүү юм гарч байгаа. Яг нөгөө халуун тогооны үлгэр. Тэгэхээр одоо тэн дээр тэгэнгүүтээ шургаж эхэлж байгаа байхгүй тий. Одоо намайг одоо гаргах одоо сэтгэл зүйн дайралтууд давж эхэлж байгаа байхгүй. Тиймэрхүү байдал ер нь надад тэгээд анзаарч байгаа байхгүй. Тэгээд над хэлж байгаа үг тий. Чи одоо хил устай урдуур хойгоргүйгээд олон юм яриа яваад байгаа юм энэ тэрэгэл гэх ч юм уу тий. Ямар ч байсан нэг бид нар солонгостой ингээд юм яриад тэгээд ойлголцоод инээгээл тэгээд ажиллаа хийж штэ. Тэнгүүд нөгөө нэг бараг тэр хүн бараг миний одоо яг тэр хөнгөн ажил биш штэ. Тэр чинь бас хүний амархан ажил биш те. Тэгэхээр ур чадвар жоохон хурдан хурж шаардсан. Яг нөгөө гаргадаг буудаад нөгөө араамаа зангиддаг хэсэг дээр чинь ялж байгаа штэ. Ажлаар гаргаад араамаа гаргаад дахиж аваад тавиал хэмжээгээ аваад тастаал буудаал. Тэнгүүд нөгөө чинь нөгөө ажилтан дээр одоо тэгэл ажиллаж байгаа хүн чинь яг намайг хараад жоохон зүйлдэ дургу болж эхэлж байгаа байхгүй. Би бол тэнд бол янз бүрийн хилам хийгээл тэрүүл уруулгээл явуулсан байхгүй шүү дээ. Тэн чинээс би зөв нэг юм анзаарсан. За. Үнэхээр те. Тэгээ сүүлдээ нөгөө гол нь хамгийн гол нь тэр хаан нэг болоод байгаа нь цагирлан тэр үйлдвэрийн дарга байна шүү дээ. Самуун юм байна те. Тэр хүнтэй харьцахгүй над руу харьцаад эхэлж байгаа байхгүй. Яг тэр би нэг жоохон хилтэй байгаа болохоор дээрэс нь ажиллаа гайгүй гэдэг байгаа болооч тэр юм уу. Над руу харьцаад аки гэдэг ингээд за одоо удахгүй одоо энэ ажиллаж байгаа хоёр залууг нэг нь ч юм уу Монгол явах юм байна те. Чи дахиад хүн болоод чи болоод над руу тэгээд тэнгууд нөгөө ах чамаг гэхэр чинь тэнгууд нөгөө өөршгөө хүн л олно шүү дээ. Тэнгууд
нөгөө удцсан ахт чинь айгу тэр хүнийг тоохгүй шүлдэж байгаа. Чи одоо намайг давж ин солонгосуудтай харьцдаг. Чи одоо хэн бэ? Нэг өдөр уучаад агсан тавьж байгаа байхгүй. Тэгээ би бодсоо. За. Ер нь би би хүний хоол булаах гэж ирээгүй. Би ахт хэлсэн. Би хүний хоол булаах гэж ирээгүй. Би зүгээр зарын дагуу хаалтаа өгөөд би зарын дагуу энэ үйлдвэрч ирсэн би өнөөдөр үнэхээр хамаагүй өнөөдөр би заавал солонгосуудтай харьцаад одоо энд би солонгос өнөөдөр хаач ажил очоод хийж болно би зүгээр л өнөөдөр та үнэхээр иймэрхүү харилцаатай ингээд ийм байх юм бол би энэ үйлдвэрээс ингээд гарья ашиг явъя гэж би шууд юм дээр нь маргааш нь тэр оройн тиймэрхүү асуудал үүсэж байгаа байхгүй тэр орой ойлголцоод тэгээд маргааш нь би шууд үйлдвэр дараа захирлыг өглөө хурал дээр цолонгууд нь би шууд хэлсэн. За би энэ үйлдвэрт ажиллахгүй. Самуун юм дээр яагаад явах гэж байгаа зүгээр ажиллажсэн яас гээд. Тэгээ би ер нь бол би зүгээр ажилламааргүй байна те. Би өөр газар л ажиллах хэрэгтэй. Миний бие хаагдаад байна. Монголчуудаа болох хэлж хэлсэн. Энэ Монгол намайг одоо ингээд дарамтлаад байна те. Хүн яс. Тэгэхээр би зүгээр ингэж за монголчуудаа ингэж муу чайчаад явах бол хогийн онцгой зүйл шүү дээ. Яг энэ хүний нэг монголчууд намайг ерөөдөө ингээд жоохон жийжсэн ч гэсэн би тэр хүмүүсийг за ажилтайгаа үлд, цалинтайгаа үлд. Би яах вэ те? Гэхдээ хүн чанар гэдэг зүйл бол тэднээс бие идэх гэдэг хэрэгчээ. Би болж бол бусд нь яах вэ гэсэн үст бодолтой хүмүүс байна гэж би ойлгосон байхгүй. Тийм болохоор би зүгээр 9 замраас сусан дуугаа зулаад энэ үйлдвэрээс явъя. Би зүгээр та нарын орон цагийг чи үлдээгээд би зүгээр алга болъё гэж би захиралт нь хэлээд цалингаа за тэд хоног ажилласан гэл тэгээд би явлаа гэл. Тэгэл үнэхээр намайг чи заавал чи дараа ирэх юм бол аки манад ажиллая шүү чигээр би нуруу хөвдөд эмнэлгээр жоох явахгүй болохгүй байна гэдэг. Тэгжээ судлаа ярьж гарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хараа хүний мөс чанар гэдэг бол энийг би жишээ хэлж байгаа. Энээс гадна одоо манай монголчууд солонгосддаг зөвхөн үйлдвэр гэлтгөө буудал, шигдан ажиллаж байгаа хаа байгаа газараа Монгол удацсан зарим нэг хүмүүс шинэ монголчуудыгаа жоохон өөрөөс нь жоохон илүү солонгосуудтай харьцаад илүү ингэж ирэхээр шинэ ирсэн монголчуудыгаа жоохон сэтгэл зүйн байдлаар ингэж дарамтлах нэрээс нь янз бүр үг хэлэх хатаархах гэдэг юм уу. Энэ яагаад сүйд ирсэн хүн надаас илүү өнөөдөр захирлуудтай харьцаа яваад байгаа юм. Би энэ муу одоо бол яагаад монгол хүний тийм нэг ийм нэг зам байгаад би гайхаад байхгүй. Ерөөсөө тэгэхээр би энэ дээрээ би энэ зөвхөн жишээ хэлж байгаа шүү дээ. Тэгээ би ойлгосон. За энд бол хүн зүгээр яг бүр амиал бодож явах юм байна. Би зүгээр ерөөсөө зүгээр тэгээд би нэг солонгос таах ярьж байгаа монголчуудаас хол бай, монголчууд олонтой газар тэрний учир тайлагдаад байна шүү дээ. Бээрээ явж яг тайлж байгаа байхгүй. Монголчуудаас хол бай, солонгос хүний нутагт монголчууд л олуулаа байхаараа л зодон зохион болно, аригдаар суудаг, янз бүрийн асуудлууд үүсдэг гэж яриад идэг чинь ортой юм байна. Чинь оргүй биш юм байна. За тэгэхээр энэ талаас нь бас би нэг зүйлийг ингээ ярихад ер нь тийм шүү дээ. Дөнгөж ажилд орж байгаа хүмүүс чинь бүр яг амааш шиг байгаа шүү дээ. Хөөхөн амьтан тэр чинь ирчээл шинэ ажилд очичоод за хин юу гэвэл яах вэ? За би чадчихагаа болов. Би ийм их чиг хийж тэртээ тэргүү тэр хүн чинь айдастай орж байгаа шүү дээ. За би таарах болов, би болох болов, би ерөөсө зөвшөөрөгдөх болов гэдэг ингээд ирж байгаа. Тим хүмүүсийг л ерөөсө хайрлаад тэр одоо тухайн хүн чинь өөрөө яг тийм л ирсэн байгаа шүү дээ. Тухайн ажлыг мэдхгүй л ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь бас хандж байгаарэ. Хүн мөн чанараа хүний нутагт ер нь ингэдэг шүү дээ. Миний ээж хэлжсэн. Хүн найзаа нөхрөө сонгоё гэвэл чаддгийн бол хилийн чандад гараадах. Тэгэнгүүт зүгээр тэр хилийн чандад ерөөсө хүний мөн чанар танигддаг. Ерөөсөө найзаа бараг хөдөлчөнд найзаа сонгоё гэвэл хүний чанар одоо хүний нутагт авид ирвэл тэр хүн ямар байх нь ерөөсөө мэдрэгддэг гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө шинээр орж байгаа хүмүүсээ ивэлж байгаараа хайрлж байгаараа яг би ингэж хэлж байгаа юм гэхээр шин тэр хүн чинь насан туршдаа мартахгүй шүү дээ. Намайг өстой анхудаа ингээд ажилд орж байхад тэр их чинь ямар гоё байсан бэ. За үгүй бол ерөөсөө намайг ингээд би нэг анхудаа нэг ажилд ороход ёо ямар тэнэг байстай. Тэр их чинь намайг загнаал тэгэл энэ тэндээс муугаа хараад би чичрээл бүтэн өдөржин чичрээл ямар амар вэ гэдэг ингээд муу юм бодно гэдэг чинь тухайн хүнийг дотор сэтгэлдээ тэр их чиг тэр эрэгтэй хүнийг нүдэндээ харж байгаа шүү дээ. Тийм хүн байсан ш. Тэгэхээр хаалгын тогшин гэдэг чинь энэ амар юм чинь тийм ээ. Тэрнээс ш нөгөө
Ингээд тусалж ээж билээ гэд ингээд бодно гэдэг чинь тухайн тэр игч чинь өөрөө нөгөө ногоон гэрлэр хамгийн гоё амьдрал нь яваад хүнд тусалцсан дөнгөж ажилд орсон хүнд туслаа те сэтгэлээ өгсөн юм чинь тэр хүн хизээч мартахгүй байна гэдэг чинь тухайн игч чинь сайхан амьдрна. Яг энийг бол монголчууд бүр маш их сайн мэдэрч явах хэрэгтэй, бодож явах хэрэгтэй. Тэгэхээр Зөвхөн бусдад додонсох авч ижилсдэггүй. Харин зүгээр хүн бусдад ижилсэг авч додонсдоггүй. Юу гэсэн үг юм бэ гэвэл зөвхөн өөрийн гэсэн үзэл бодлоо үнэнч бөгөөд бусдын өнгө айсыг дагдахгүй ч гэсэн тэдэнтэй найзлаж нөхөрлөж чаддаг. Харин зүгээр хүн өөрийн үзэл бодлоо үнэнч биш. Эсвэл өөрийн гэсэн үзэл бодлохыг бөгөөд бусдыг дагаж намирч, бусдад тааруулж амьдрах боловч үнэн хэрэгтээ хинтээч гүн гүнзгий харилцааг тогтоож чаддаггүй гэсэн үг. Энд дурдж байгаа өөрийн гэсэн үзэл бодлоо үнэнч гэдэг нь зөрүүд, гүжүүд гэсэн үг бол биш. Санал нийцэх үедээ дэмжиж, нийцэхгүй бол зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлэх тухай юм. Хүн өөрийн үзэл бодолтой байна гэдэг нь өөрийн амьдрал, бусдын амьдрал хийгээд бүр цаашлуул энэ ертөнцийн талаар тодорхой хэмжээнд бодож тунгаадгийн илрэл. Өөрийн үзэл бодлыг хүндэлдэг хүн бусдын үзэл бодлыг ч гэсэн хүндэлж чаддаг. Иймээс өөр үзэл бодолтой, өөр үнцгтэй байх нь хэвийн үзэгдэл гэдгийг ойлгодог учраас бусдыг сэтгэлээсээ сонсож ярилцаж чаддаг байх нэ. Жинхэнэ ан нөхөд гэдэг хийсэн үйлдэл болгоныг юм дэмжих бус. Хэрэгтэй үед нь загнаж, шүүмжилж, маргалдаж, зөв чиглүүлж чаддаг үнийг хэлэх байх. Амьдралдаа ойр жишээ авбал бид 10 жилийн найзуудын фракстай үлдэхийн тулд өөрөө хүсэхгүй байвч болж бүтэхгүй зүйлс хийх зэрэгээр бидний амьдрал эргээ санах юм бол тийм зүйлс зөндөө гарч байсан байх. Яагаад хийж байсан юм бэ гэвэл тэр найзуудын фракцад итгэл их зүйл байхгүй байсан болохоор. Зөв хүн гэдэг энийг хэлсэн ч зүгээр гэж бодох итгэл байгаа учраас санал бодол үзэл санаагаа чөлөөтэй солилцдог. Харин ч харилцан яриа гэдэг өөр хоорондоо ялгаатай үзэл бодлыг таашаах үйлдэл байдаг. Гэхдээ тэглээгээд мэдээж хамаа намаагийн хур зүгээр бусдад ярилцах болохгүй. Буддын хэлдгээр юу хэлэхээс илүү яаж хэлэх нь чухал гэдгийг санаарай. за ингээд эрхэм үзэгчтэй харах үнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Гэхдээ би өнөөдрийн хувьд ерөөсөө энэ зочныхоо үгэнд ороод байгаа шиг байна. Би ч өөрөө сэтгүүлч хүн чинь шууд ингээд харьцах ёстой. Тэгэнгүүт одоо энэ хүн маань бас надаас хүсэж байгаа нь юу гэхээр ингээд ер нь би бас лайваараа ингээд нэвтрүүлэг хийснээрээ бүр бодож исэн санаж байсан юм ингээд хэлье ярмаар байна гэдэг ингэж одоо надад хүсэл тавьсан учраас харах үнцэг нэвтрүүлгийн эрхэм үзэгчд минь та бүхэн бас та бүхэндээ хүлцэл өчье. Тийм учраас энэ талаар бол ингэж байгаа юм байна шүү гэдгийг бас ойлгоорой эрхэм үзэгчтэй. 오는데 말 타고 있었어요? 말 타고 말은 좀 위험해 보여가지고 한 번도 못 탔어요. 오늘 뭐던치도 안 하고 있지. 머리가? 네 오늘 말 타기 한다 해가지고 신청을 했어요. 한번 타보고 싶어가지고. 말 언제 웃음 말이야 나오고 나 거의 하락했어 그치. 감사합니다. 감사합니다. 짱게팅 빌리 여기 네? 자다. 우리는 이 사람은 몽골 노래는 잘하는 사람들. 노래 가수 가수는 잘하는 사람들. 근데 우리는 TV 프로그램에서 선물 좀 준대요. 선물이요? 선물이요. 제 선물이요? 네. 감사합니다. 야. 감사합니다. this come on. In bilik 이건 똑같은데. cái xuống thì sẽ học mấy cái this juice right there yes okay 물도 주스도 이거는 우유예요. 우유는 몽골 사람들은 마음들은 똑같은데 생각하고 선물 주고 있었어요. Thank you. За хоёлаа тэгвэл ингээд ер нь би гадаа гараад ингээд жоох юм ярих гэж бодсон байхгүй юу. Тэгээд гадаа гараад жоох юм ярьчихъя гэдэг ингэсэн чинь гадаа салхитай байгаа. Тэгэд хүмүүс айгүй их наашаа цаашаа холих гэж байгаа. Тэгээд дуу чимээтэй байгаа. Тэгээд хүйтэн байгаа гэд ингээд ийм дагалдах ийм хэцүү зүйлүүд их байна л та. Тэгээ хоёлоо ерөөсөө эндээ хийчихье гэж бодлоо тийм үү? Гэхдээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд мэдээж хэрэг Монгол 5-ныхаа үүдээс одоо та бүхэндээ эрхэм үзэгчтэй за манай Акигийн ийм дэмжигч ийм хамт олон бүгдөөрэнд нь ингээд гоё
одоо нэвтрүүлгийнхаа төгсгөлийг хийх учраас тэрэн дээр бас энэ учрыг би хэлж байгаа юм шүү эрхэм үзэгчтэй. За тэгэхээр би юуг асуух гээд байгаа юм гэхээр би Акигаасаа ер нь ингээд охтуудын талаар ингээд оюутнуудын талаар ингээд зөндөө их юм яриад хөөрөөд ингээд байхгүй юу. Тэгээ чи над руу жоохон харж ингээд харьцсан шүү. Наашаага жоохон ингээд сууч бишээ тэр хамаагүй хоёлаа ярьж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр талаас хоёлаа бас харьцъя заяа. Энэ нэвтрүүлэг өөрөө инээд минь. Тэгтээ яах вэ одоо. За ингээд зүгээр яах нэх их болвол за яах ингээд болно. За халаа чи халууцаад юм те. Тэгээд за яах хоёлаа хүний нутаг юм чинь яг чи зүгээр ингээд хоёлаа тий яах за дураараа байда. За харах үнцэг нэвтрүүлгийн эрхэм үзэгчд минь би ерөөсөө энэ зочноо дураар нь байлгалаа суух тал дээр нь уул нь ингээд хөдөлгөөнгөө хоёлаа ингээд гоё яриад ингээ гэсэн чинь ингээ нэг л анх удаа нэг нэвтрүүлэгт орж байгаа болохоор гээд ингээд өөрөө хэлж чинь тэгэхээр бүгдөө хүлээн зөвшөөрье. Тэнэ эрхэм үзэгчтэй. За ингээ харах үнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна эрхэм үзэгчтэй. Өнөөдрийн хувьд бол би юуг асуух гэж байгаа юм гэхээр яг одоо хоёлаа гараад гисэн дээр оюутнууд, оюутан охтууд надад нэг юм ажиглагдаад бүр сэтгэл өвдөөл байна. Тэд нэр штэ ингээд бүр Солонгос дээр сурахын, ерөөсөө Солонгос дэрхийн түүс болцсон. Тэгэнгүүтэн тэр зуучлах байгууллагууд одоо ямар нэг одоо яг хатуу хэлэхэд мангасууд бариад авчиж штэ тэр хүмүүсийн шин тэр хүүхдүүдийн шин. За манайх хэвээр маш гоё юмд явуулна. Манайх ерөөсөө тийм манайх ерөөсөө ингэн гээд ингээд тэр хөөхөн охтод хүүгүүдийн шин олоод ингээд авчаад за ийм л гоё юм. Тэрэн дээр би нэг юм дээр аюу юм зэглэж байгаа байхгүй юу? За тэр хүүхдээс зуучлахын мөнгө аваад сургуулийн олж өгсөн байлаа. За тэгэнгүүт тэр хүүхдэд энэ чи хатуу тоглоом шүү. Хүний нутаг бол ерөөсө хатуу шүү хүүхд минь. Яагаад гэвэл чи ерөөсө сураад тэгээ хажуугаар нь ажиллаад тэгээ баяжаад буцаад одоо нөгөө төлбөрөө хийгээд буцаад ээж аавдаа мөнгө өгнө гэдэг ёстэй худлаа шүү ихний 3 жил. За бүр хөлд ортлоо, хилд ортлоо. Тэгэхээр тэгж болдгоо юм шүү. Яагаад гэвэл эн чин тийм юм байдгүй гэдгийг сануулдгүй байхтай тэр хүүхдэд гэж би нэг бодох юм. За бас нэг зүйл нь гэхэд чинь ерөөсөө чи тэнд очоод бүх юм тэнгэрээс буугаад ирсэн юм шиг, сүүл буугаад ирсэн юм шиг битгий бодороо гэд хэлчихдэггүй юм байх та. За бүр тэр үтэл ингээд одоо нэг юмыг би бас бодоод байна. Ээж аав нь одоо юу хийж байгааг нь бүр мэдхээ байцсан ийм нөхцөл бас заримдаа бүрдээд байх шиг байна. Монголд байгаа ээж аав нь. Тэгэнгүүт эндээс ээж аав би ерөөсөө маш гоё амьдарч байна. Ёстой гоё амьдарч байна гэд нэг гоё юм харуулцдаг. Яг начир дээр өөрөө сургуулийн зээлээ, за сургуулийн мөнгөө идэхэ байраа гэ олохын тулд нөгөө одоо би өөрийнхөө талаас хэлээд байгаа шүү. Нөгөө 50,000-ын нөгөө нэг одоо юу гэдгийг ширээний ажил гэдэг юм уу? Илүүг бол нэг ажил энэ төр гээд бүр сүлд нь нөгөө зээл олгох газартайгаа холбоо бариад тэгэнгүүт нөгөө зээл олгож байгаа хүмүүс шиг хинт ч хамаагүй зээл өгч шít. Тийм биз дээ. Тэгээд хинт ч хамаагүй зээл өгөнгүүтээ тэр чин төлж чадахгүй бол тэгэл барьцаа. Яг энэ тал дээр хоёлаа санал бодлоо солилцоо. Та энэ нэг зээл олгох талаар яаж мэдчих вэ? Би зээл олгох талаар энд ерөөсөө ингээ онлайнаар би чи ингээл юм харна штэ. Тэгэнгүүт тийм зээл олгоно, тэдэн төгрөний барьцаагүй барьцаатай гэл ингээ зээл олгоод байх шиг байна хүмүүс. Би тэгж бодож шүү. Угаасаа ерөөсөө тийм нөхцөл яваад ах шиг байна. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь тэр хөтөл тийм одоо банкны байгаад ингээд туслаач ингээд бүр хатуу хэлэхэд ерөөсөө ахаа их чи надаа ингээд туслаад 20,000 одоо юу гэдэг юм те фон ингээд туслаач гэсэн хүмүүс айгүй их биш. Энэ дээр хоёлаа санаа бодлоо. Чиний бодол юу вэ наа? Та бүхэндээ харах үнцэг нэвтрүүлэг бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотоос бичлэж байна. Харах үнцэг нэвтрүүлгийн контент Сөүл хотод дуусахгүй, дундаршгүй энэ олон нэвтрүүлгүүдийг хийж байгаагийн учир нь бид ханахгүй байна.
бүх юмд бэлэн очоод үзмээр хармаар тань мэдүүлэхээр маш их зүйл байна. Ингээд бид метро, нийтийн унаа, хотын соёл, зам гэдэг ингээд маш олон сэдвүүдийг хөндөж нэвтрүүлгээ хийсээр байгаа лээ. Энэ бол баггүй хугацаа. Шууд ирээд шууд одоо нэвтрүүлгээ хийнэ гэдэг утга төгөлдөр байхгүй, мэдээч хэрэг ямар газраар явах вэ? Ямар газар нь өнгө үзэмжтэй байна? Ямар газар нь тань мэдгүй болж байна гэдэг ингээд бүхнийг шүүж, тунгааж, судалж ээж энэхүү нэвтрүүлгүүдийн үнэн мөн чанар гардаг юм аа эрхэм үзэгчтэй. Солонгос амьдарч байгаа нэгэн залуутай ярилцлага хийсэн. Тэгээ түүнээс үндэслээд маш чухал сэдвүүдийг сонгосон. Нэгдүгээрт бид хүний мөн чанар, хоёрдугаарт бид оюутнууд, гуравдугаарт бид эмнэлэг. За энэ учир нь юу гэхээр хүний мөн чанар хүний нутагт ямар байдгийм бэ гэдгээр. За оюутнууд ирээд яаж яана, ямар боломжтой байна, ямар боломжгүй хэцүү байна энэ талаар ярьсан. Мөн түнчлэн эмнэлэг монголчууд ерөөсөө Тайван, Солонгос, за бүгд найрамдах Солонгос улсыг бүр тэр чигээрээ бараг шахуул ирээд ах шиг байна. Эмнэлгээр шүү. Тэгэхээр энэ бас нэгэн амар харамсал. За яг энэ тухай ингээд ярианаасаа дүгнж хэлэхэд хүний мөн чанар ерөөсөө яг хүний нутаг танигддаг гэж би боддог. Ерөөсө болдогсон бол сайн найзаа нэг хүний нутагт нэг хил давуулаад тэр хүний мөн чанарыг үзчихээсэй гэж бас боддог. Ингээд энд ажиллаж байгаа хүмүүс мэдээж бүх хүмүүс тийм биш. Тэр хүний ярьж байгаагаар бол ганц нэгэн тийм юм. Гэхдээ хүний мөн чанараа хизээч бити алдаарай гэдэг дээр би бас хэлэх гээд байна л да давхар. За түүний дараа оюутан. За энд бол оюутан солилцоо байна, оюутан зуучлал байна, өөрснөө топикоо өгөөд ирсэн байна. А бүр даашаа энэ Солонгосоос одоо оюутны виз гаргаж өгөөд, оюутны виз сүж гаргаж өгөөд ингээд ирсэн маш их 18,000-ад гэж шүү. 18,000-ад одоо оюутан болсон хэлний бэлтгэл. За магистр гэдэг ингээд тус бүрийн ингээд сургалтаараа ирсэн хүүхдүүд байна. Хамгийн гол нь энд анх ирж байгаа хүүхдүүд хэлээ сайн сураагүй, тухайн орчныг сайн мэд. Зүгээр л ерөөсөө Солонгос яваад сурчээвэл болоо гэдэг зарим нэгэн хүүхдүүд байна. Тэрнээс 8,000 нь 18-аас шүү. 8,000 нь алдаа оноотой нөгөө хайрын визээ өгөө хийсэн. Тэгээд одоо яалтчгүй нөгөө одоо байрны сургалтын төлбөр гэдэг ингээд бүх юм ингээд давхцаад хоол нь ингээд давхцчихаар тэр хүүхэд маш их хүнд байдалд орж байна. Тэ. Тэгээд бодохоор надад бүр тэр чинь нэгсэнтэй намайг бүр ингээд ёо яг юмэр намайг зүгээр ёо цаашаа штэ. Тэгээд намайг нэгсэнтэй бас ингээд тэ танаа Монгол охтууд чинь яахан. Тэ танаа Монгол охтууд чи би танаа Монгол охины чинь тэгсэн штэ. Дэлхийн дайдад цацагдсан атг шагаа шиг садан ми дэнсэлсэн түүхэн ганцганаас гэгдэж хоцорсон олон ми гэмшилт бууралцадгаа зэрэглээ гэж бодороо гидсэндээ отсон унах шиг Монголоо тэсэр ирээрээ Хорвогийн удамд шидэгдсэн цагаан цүү шиг садан ми хосгүй түүхийн имэлээс гэгдэж үлдсэн түмэн ми нулимст буурд шаштраа үнэ гэж итгээрээ нутгаяар
орсон хүлэг шиг Монголоо тэгээд ирээрээ. Эрдний наран чаргадагч эргээд манддаг энэ орчлонц Гүгэ бариад ухтраа гүрэн монголчин сайн мэднэ Гимшилт борол цадгаа зэрэглээ гэж итгэхээ гитсэн явсан унах шиг Монголоо тэгээд ирээ Замбуйлын хорвоод цацагдсан сүүний тус шиг түмэн минь Заяа тавлингийн хөсгнөөс сугарч хоцорсон олон мэн Догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэн Тэнгэрээ сансан шонхор шиг Монголоо дуулээд ирээрээ Алтан задам салсунч эргэж нийлдэг энэ хорвоо Алгаа дэлгээд ухтаа ахын дус чин сайн мэднэ Ölümüst borul şaştıra Unun gecitlere Notga yarsın kulik şig Mongola tegedire Эртний наран чаргадагч эргээд манддаг энэ орчлонц Гүгэ бариад ухтаа гүрэн монголчин сайн мэднэ Гимшилт борол цадгаа зэрэглээ гэж бодороо Gitsin de yatsın ılık şig Mongola tegedire Haygasına uhtha Ahın us çenet Medvinze Хайрган сүгнөд ухтаа Амин монголчин мэднэмзээ